Fly me to the moon, let me play among the stars. Let me see what spring is like on Jupiter and Mars. За Монголын нүүрсний чанарын өнөөгийн байдал, нүүрсийг цэвэршүүлэн хэрэглэх талаар довч мэдээлэл чанарын ялалтын хэлтсийн хамт олон та бүхэндээ бэлтгэн хүргэж байна. За Монгол улсад үйлдвэрлэж буй нүүрснийхээ 97%-ийг бүгд найрамдах хятад ард улс руу экспортлт юм байна. За хятад улс 2060 он хүртэл нүүрсний хэрэглээгээ айжин бууруулах зорилтыг дэвшүүлсэн. За бүгд найрамдах хятад ард улсад нүүрс экспортлогч орнуудыг та бүхэн энд харж байна. 2025-аас 2032 оны хооронд нүүрсний хэрэглээний шилжилтийн үе чатанд Монгол улс олон улсад хүлээн зөвшөөрөгдөх дэд бүтэц болон хөгжнө гэж үтсэн байт юм байна. За тэгээд нүүрсний үйлдвэрлэлийг олон улсын түвшинд тооцоолон харуулсныг та бүхэн слайдаас харж байна. За харагдаж байгаачлан Монгол улс маань 2018 оноос нүүрсний үйлдвэрлэл түлхүү хөгжиж эхэлсэн байна. За ингээд 19 он, 20 он ингээд үйлчлээд энд Монгол улс хаана явж байгааг бол бас харж болж байна. За 21 онд бас Монгол улс маань нэлээд дээш ороод 22 онд бас дээшлээд Монгол гэдэг нь бас харагдаж байгаа тий. За ингээд 23 онд бас нэлээд дээшлээ, 24 онд нэлээд дээшилснэ. 25 онд болохоор бүр 7-р байранд явж байгаа юм байна. За ингээд нүүрсийг угаа цэвэршүүлэн хэрэглэх талаар дараагийн хэсэг рүүгээ оръё. Тэгэхээр нүүрсийг угаа цэвэршүүлэх зорилго нь нүүрсний үнс чулуулаг, хөхрийг зайлуулах, илчилгээг нэмэгдүүлэх, дулааны цэцлэгээ станц ба хэрэглэгчийн найр дуртай ажиллагааг хангах ийм зорилготойгоор цэвэршүүлж угаад юм байна. За цааш нь нүүрсийг угааж цэвэрлэхийн ач холбогдол нь гэх юм бол байгаль дээлтэй, илүү өндөр дулааны гарцтай, тэврийн болон шатлалтын зардлыг бас хэмнэдэг юм байна. За ашигладаг төхөөрөмжүүд нь бол бутлагч, шигшүүр, хөөс ялгах, центрифуг, ус цэвэрлүүлэх систем зэрэг байт юм байна. Технологийн үндсэн үе шат нь болохоор бутлах, ангиллах, хоёрдугаарт нягт ялгах, гуравт нь хөвөлн баяжуулах, дөрөвдүгээрт нь ус гүйжүүлэх гэсэн процессыг явагддаг юм байна. За угаасны дараа чанарын ямар өөрчлөлт гардаг вэ гэж авч үзэхээр үндэсний агуулга 30-аас 45% байсан бол 10-аас 20% болж буурд юм байна. За илчлэг нь 4500-аас 5500 ккал байсан бол 6000-аас 7000 ккал болж өсдөг юм байна. За хөхрийн агуулга ерөнхийдөө 50% буурдаг. За тухайлах юм бол 1.2% байсан бол 0.6% болж буурд юм байна. За чигийн хэмжээ болохоор 12%-аас 9% болтлоо буурдаг. За эдгээрээс дүгнээд үзэхэд нүүрсний чанар дээшилж байна. Мөн дулааны цэцлэгээ станцын үр ашиг нь үнийгээ дагаад нэмэгдэх нь бол бас харагдаж байгаа юм байна. За ингээд цаашлаад бид нүүрсний угаах, цэвэршүүлэх шат нь одоо байгаль орчинд ямар нөлөө үзүүлдэг юм бэ гэдэг талаар ярилцъя. За хөхрлөг HSO2, CO2 үндэсний ялгаралт бууралд юм байна. За хаягдал багасдаг, усыг дахин ашиглах боломжтой болд юм байна. Мөн ногоон үйлдвэр чиг хандлагад нийцдэг. За Монголд болохоор одоо МАК-ийн нүүрсний үйлдвэр полотоц болон хур ангилтыг хийж нүүрсийг цэвэршүүлдэг бол Эрдэнэс 5 толгой маань баяжуулалтын иж бүрэн технологиг хэрэгжилж нүүрсийг цэвэршүүлдэг байна. За Монголын нүүрсний одоо өрсөлдөх чадварыг дэлхийн түвшинд хүргэх алхам бол энэ цэвэршүүлэлтийн процесс юм аа. Нүүрс цэвэршүүлэх процесс. За дүгнээд хэлэхэд нүүрс угаах технологи бол байгальд хариуцлагатай, эдийн засагт үр ашигтай шийдэл юм. Илүү чанартай нүүрс, илүү үр ашигтай үйлдвэрлэл, илүү цэвэр ирээдүйг бүтээцгээе. За ингээд анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Fly me to the